За би үг гэлээ. Ардчил өндөр хөгжсөн орнуудад бас яг энэ төрийн өндөр албан хаагчдын хувьд бол ёс зүйн өндөрлөг бас нэлээд одоо чухал шаардлага болдог. Тэгэхээр амар ишгалан даргын хувьд бол бас энэ үүсэж байгаа асуудалтай холбогдуулаад миний нэр дээр гишүүд бас ёс зүйн шаардлага хөрвүүлсэн байгаа. Тэгэд энэ дээр бол үндэсний эв нэгдлийг хангах, төрийн үйл ажиллагааны тасралтгүй үйл ажиллагаа явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх, хамгаалах гэдэг чиглэл үүднээс ёс зүйн шаардлагыг хөрвүүлсэн. Тэгэхээр амар ишгалан даргын хувьд бол бас яг энэ жишгийг одоо тогтоож өөрөө бас өөрийнхөө хүслээр энэ Улсын их хурлын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж чад бас олон одоо энэ төрийн өндөр албан тушаалтнуудад жишийг болж байгаа гэж бодож чинь. Тэгээд энэ жишгийг бусад одоо төрийн өндөр албан хаагч нар бас ер нь ёс зүйн өндөрлөг дээр байх ёстой шүү. Ер нь бол ийм шаардлагыг бол зөвхөн Улсын их хурлын гишүүд намууд биш, ард түмний хувьд ч гэсэн бас яг ийм шаардлагууд тавигдчихад тэгэхээр энийг цаашд бас төрийн өндөр албан хаагчид бас анхаарна үзье гэж бодож байна. Баярлалаа. Сүхбаатарын Эрдэнэ улс гишүүн асуулт асууя.